За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй, эрхэм сэтгүүлчтэй. Энэ өдрийн амар амгалан гэрээ. Өнөөдөр Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон цөмийн идэвхтнүүдийн зүгээс энэ хэвлэлийн хурлыг хэлж байна. Энэ хэвлэлийн хурлын сэдэв маань ураны хайгуулаас олж мал олноороо өгснө гэсэн сэдэвтэй юм хурл хийж байгаа. Одоо саяхан 12 дугаар сарын 27-нд Дорногов аймгийн Улаанбаатар суманд бол одоо малчин Норов сүрэнгийн 5 өхөр одоо нэг дор одоо өгсөн байгаа гинтгэн. Одоо иймэрхүү зөрчилтүүд бол урд нь ч гэсэн одоо гарч байсан. За тэгээ энэтэй холбогдлолтойгоор одоо цөмийн идэвхтнүүд болон цөмийн энергийн газрынхан хамтдаа бол тухайн газар нь үзлэг хэмжилтийг хийсэн байгаа. Энэ асуудлаар одоо энэ хэвлэлийн хурлыг хийж байгаамаа. Хэвлэлийн хуралд оролцож байгаа хүмүүсээ танилцуулахад бол байгаль орчны иргэний зөвлөлийн тэргуун Гамболд, байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын зөвлөлийн дарга Гомшгийн эсрэг үндэсний төвийн тэргуун Ганбаатар. За би өөрөө бол байгаль орчны иргэний зөвлөлийн цөмийн хэсгийн ажлын хэсгийн одоо зохицуулагч Мөнх Баяр. За цөмийн эсрэг идэвхтэн тэмцэгч Баян Шарга төрийн бас байгууллагын тэргуун Бор ийм хүмүүс оролцож байна. За ингээд одоо микрофоныг одоо тэр газар дээр нь очиж үзлэг хэмжилтэнд оролцсон Ганбаатартаа шилжүүлье. Сайн байцгаана. Энэ өдрийн мэнд хүргэе. Сая 2012 оны 12 сарын 26-нд орон нутгийн иргэдээс мэдээлэл ирсний дагуу шуурхай арга хэмжээ аван байгаль орчны иргэний зөвлөлөөс ажлын хэсэг томилогдсон цөмийн энергийн газрын улсын байцаагч нартай хамтарсан үзлэг тухайн болсон орон нутг дээр нь очиж хийлээ. Тэн дээр юу ажиглагдсан бэ гэхээр яг уран олдуурлах гэж байгаа Авери компани уурхай буюу Кожиговь компани уурхай газар нутг дээр малчны одоо мал ялангуяа төл мал тэр дотроо бэрүү тоглол ийм өсөх насны төл малууд олноороо өгсөн байсан. Ер нь бол 11 сарын 24-нээс хойшоо 12 сарын 25, 26, 27-нд огцом 5-7 мал өгч байгаа. Тэгээд нийт бол 13 мал тухайн газар нутг дээр уурхай олдуурлаж байгаа Кожиговь нутаг дэвсгэр дээр өгсөн. Тэгээд уг малууд маань ямар нэгэн халдвар төвчний шинж тэмдэгтээ өгчих уу, юунаас болж өгөх үү гэдгээр энэ ажлын хэсэг томилогдож очсон. Бид нэр тодорхой газруудаас шинжилгээ авсан. Цөмийн энергийн газар болохоор газар ус хөрсөнд шинжилгээ авсан. Нийт 7 газраас хөрсний шинжилгээ, 5 газраас усны шинжилгээ, нийт нутгаас нь агаар шинжилгээ авсан. Байгаль орчны иргэний зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг бол тухайн малчтаа уулзсан, тэр бүгдийг баримтжуулаад нэгдүгээрт, хоёрдугаарт тухайн орчны үнэлгээг хийж ирлээ. Тухайн орчин яасан гэхээр нэгдүгээрт уурхай эдэлбэр газар гэж харьяалагдах байгаа боловч тодорхой шийдэл нь харагдаагүй. Малчингийн ярьж байгаагаар бол тухайн бүс нутаг бол малчны бэлчээрийн нутаг байсан. Тэн дээр уурхай камп гээд нэг жижигхэн 2 байшин байгаа. Тэрнийг ойр орчимд нийт хойд зүгтээ баримтлсан 200-аад өрөмдлөг хийсэн байгаа. Энэ өрөмдлгүүд нь ямар ач холбогдолтой байсан гэхээр нөгөө бид нар урд нь яриад байсан газрын хөрсөнд бодис шахаж тэрүүгээр ураа олдуурлаж шар нунтаг үйлдвэрлэн экспорт нь гаргана гэсэн тийм технологиг төр засгийн хэмжээнд танилцуулаад өнөөдөр ашиглалтын лицензээ авахар хүлээж байгаа Кожиговь буюу Авери компани үйл ажиллагааны нутаг дэвсгэр болж харагдаад байгаа юм л да. Тэгэхдээ энэ асуудал яагаад мал өгчих вэ гэдэг дээр болохоор тухайн бүс нутаг дээр уран олдуурлахын тулд өрөмдлөг тавихтаа өрөмдлөгөө одоо цэвэр дээж авахын тулд химийн бодис ашигласан байх магадлалууд үүссэн байгаа. Тэгэхээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр ялангуяа энэ хайгуулын лицензтэй үед хэрэгжилж байгаа технологийн бүрэн танилцуулга хийгдэг үе эдийн засаг техник эдийн засгийн үндслэлээр энэ бүгд танилцуулагдах хэрэгтэй байсан. Танилцуулагдаагүй. Нутгийн захиргаа орон нутгийн хүмүүстэй уулзаад яриад үзэхэд бол ердөөсөө тэр малуудыг юунаас өгсөнг бол ямар ч хүн тодорхой шинж тэмдгээр хэлж чадахгүй байгаа. Бидний очисон малчинтай ярилцсан урд нь орон нутгийнхны тандалт хийсэн эдрээр үзэхэд тухайн малууд нь маш сэжигтэйгээр юу юм гэхээр дандаа уушгиндаа өөрчлөлтөөр өгсөн байгаа. Гэхдээ төл мал гэдэг дахиад онцолж хэлээ. Задлан шинжилгээ хийхэд дандаа уушгиндаа ямар нэгэн өөрчлөлт өгсөн шинж тэмдэгтэй байгаа.
Ураны цацар гэдэгт байцын шинжилгээ хийсэн бол энэ шинжилгээ тийм хүнд металлын шинжилгээнүүд хордон гардаг. Гэхдээ өнөөдөр эхний ээлжээр бидний авсан мэдээгээр бол ямар ч байсан гадаадын олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд маань энэ дээр тодорхой шинжилгээ хийж өгөх саналуудаа орж ирсэн. Зүгээр өөрсдийнхөө авчирсан дээжсийн хувьд эхний зүгээр цацрагийн туяаны хэмжилт үзэхэд бол тэн дээр бол бас тийм ноцтойч биш мөртлөө бас хэвийн хэмжээнийхээ хувьд бол нэг жоохон өндөр агуулмжтай харагдсан тийм багжийн тодорхой заалтууд бол энэ дээр байгаа. Тэгэхээр уг асуудал маань ганц юунаас болоод байна гэхээр үнэхээр төр засгийн хэмжээнд энэ асуудал уран олдурлах чиглэлийн энэ асуудлыг маш цогцтойгоор авч үзээч. Яагаад гэвэл одоо малчтын мал нь үхээд эхэллээ. Тэгэхээр энэ ердөөсөө ураанаа ер нь болиул яасан бэ гэсэн иргэний хөдөлгөөнүүдийн санаачлага угаасаа байж байгаа. Тэгэхээр тэр бүгдийг үндэслээд энэ асуудлыг өнөөдөр төр засгийн хэмжээнд ноцтойгоор авч үзэх ёстой болж байна. Тухайн малчин иргэн норов сүрэнгээ ярьж байгаагаар бол ердөөсөө тухайн бүс нутагт бол бараг 20 гаруй жил нутгалж байгаа. Өөрийнх нь унган нутган юм байлээ. Кожиго компани бол сүүлийн 10 жил ирж тухайн газар энэ тэмдэглэг өрөмдлөг тавьсан. Тэр өрөмдлөгийн дагуу энэ химийн бодисууд хэрэгэлсэн гэсэн хэв шинжүүд үзэгдээд байгаа. Бидний хийсэн дүгнэлт ер нь хараат бусаар гаргасан дүгнэлт эцсийн байдлаар химийн бодисоор агаар буюу үнэрлэх хэрэгтнэр хордсон байх магадлалтай задлан хийсэн үхэр болгон дээр уушигны өөрчлөлт харагдсан. Тухайн компани өрөмдлөгөө үл мэдэх бодис ашигласан. Уурхай өрөмдлөгийн ахуйн болон хогийн хог хаягдлын стандарт дүрм зөрчигдсөн. Аюулгүй ажиллагааны дүрм зөрчигдсөн байдлаар ажиглагдсан. Юу ихээр хөдөө хээр гэсэн нутгаараа ялангуяа хог хаягдлын асуудлаа жоохон задгаа шийдээд биднийг очихоос 2 хоногийн өмнө нүхээ одоо хашаа хашлагтаа болгосон байсан. Яг тэр нүхэн дээр хэмжилт хийхэд яг цацрагийн хэмжилт нь бас жоохон ноцтой биш ч гэсэн нөгөө хэвийн хэмжээнд байдаг үзүүлэлтээ дээд хэмжээгээр заагдсан. Тухайн хог дээр бол маш олон төрлийн химийн чиглэлийн сав баглаа бодол ерөөхдөө бидний мэдэхгүй баглаа бодол бол маш их байсан. Тэгээд бидрийг байж ах үед бол тэрийг яаралтай шатаасан. Байгаль орчны иргэний зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг хараа тухайн үхсэн малуудаас цацрагийн хэмжилт хийлгэхээр чөмөг авчирсан. Эхнийхээ чөмгүүдийг лабораторийн шинжилгээнүүдэд өгсөн байгаа. Үр дүн нь өнөөдөр өдөөс хойш гарч ирнэ. Хамгийн гол нь тус компани үйл ажиллагаанаас болоод хохироод байгаа малчтын охирлыг хэн барагдуулах вэ? Нэгдүгээр, хоёрдугаар улс орны хэмжээнд аюул учруулж байгаа энэ асуудлыг хэн хариуцах вэ? Засаг дүр энэ дээр хариулт өгөх ёстой болчиход байна. Энэ бүгдийг шаардаж байна. Цөмийн энергийн газрын тухай энэ далбан ёсоор хэлэхэд бол бид нар хараат бусаар ажил хийгдсэн тухай байцаагч нартай. Тэгвэл ганц асуудал нь энэ уурхайн засаг захиргаатай ердөөсөө ямар ч асуудлаар харьцахгүй байгаа нь айгүй сонир санагдаад байгаа. Бид нар энийг нээлттэй харилцаа үүсгээд гэрээ контракт тавьж нээлттэй гаргаж ирж өгөхийг шаардж байгаа юм аа. Цөмийн одоо энергийг ашиглах уу, уран олборлох уу энэ гэж ярьсан байтал ураны одоо 100 гаруй лиценз олгогдсон байгаа. Түүнээс гадна энд ер нь энэ бол одоо зөвхөн эхлэл болж байна. Одоо бид чинь юу штэ ураны ашиглалтын ерөөсөө лиценз нэг ганц лиценз олгогдсон байгаа. Бусд нь хайгуулга. Тэгэхээр нөгөө 2 лиценз олгогдсон байгаа. Бусд нь хайгуулга. Тэгэхээр нөгөө хайгуулгын лицензүүд ашиглаад эхлэх үед энэ мэд ингээд олон асуудлууд гарч ирэх нэ. Энэ ард иргэдэд одоо сэрэмжлүүлэг болох ёстой. Үүн дээр юу гэхээр байгаль орчны иргэний зөвлөл засаг барьж байгаа арчилсан намтай болон байгаль орчны ногоон хөгжлийн яамыг тэргүүлж байгаа иргэний зориг ногоон намтай одоо энэ цөмийн энергийг ашиглах талаар нэлээд одоо нухастай уг нь цагтаа ярилцаж санамж хүчийг үйлдсэн. Энэ дээр одоо сануулгах бид нар сануулгын хажуугаар энэ сэрэмжлүүлгүүд одоо сануулад эхэллээ. Тийм учраас одоо 13 он дөнгөж гарч байна. Засаг төр маань одоо өнгөрсөн 6 сарын хугацаанд бас нэлээд шинжилгээ хийх нэлээд завгүй байлаа. Одоо энэ дээр анхаарах цаг болж байна. Энийг бид одооноос эхэлж сануулж эхэлж байна. Дээр нь юу гэхээр
ер нь энэ уран олборлох үгүй гэсэн энэ асуудал хамгийн түрүү хэлцэх ёстой засаг төрөлд эхний ээлжинд сануулж одоо уулзалтын цаг хүсэж байна. Бид хэдэн жилийн үгүй олон жил одоо маргалцаар ирсэн. Үүнтэй адилхан газар одоо энэ ураны олборлолт хайгуул хийгдэж байгаа газар энэ хорцсон үгүй юу гэсэн энэ асуудал ингээд хөө. Энийг одоо засаг төрмөн анхааралтай аваач. Энэ дэр нэн дээр одоо яаралтай арга хэмжээ аваач. Энэ одоо үнэхээр Кожого тэр компани өрөмдлөгтөө ямар бодис ашиглаад байгаа юм. Энэ мэдээлэл ерөөсө тодорхой биш байна. Энийг одоо цөмийн энергийн газар нь ч мэдэхгүй байна. Энд дээр одоо анхаараач. Дээрээс нь өгөхөд цөмийн энергийн газартаа бид нэр мөн одоо хамтарч ажиллах талаар тодорхой одоо гэрээ ч юм уу санамж үйлдэнэ. Гэхдээ энэ нь өгөхөр зөвхөн энэ цөмийн энерги ашиглах гад эрмэлзээд байгаа одоо засгийн газрын хөтөлбөр энэ явагдаж байгаа энэ үед хяналтын үйл ажиллагаан дээр бид одоо хамтарч ажиллах талаараа ярилцсанаа. Түүнээ бусад үйл ажиллагаан дээр бид цөмийн энергийн газартай тийм ажиллах гэрээ санамж үйлдэхгүй гэсэн ийм урьдчилсан чиглэлтэй байгаа. Энэ дээр сандаа хургуулсан байгаа. Энэ дээр цөмийн энергийн газартай удахгүй бид дахин уулзах болно гэж бодож байна. За ингээд варгаа да. За сайн байцгаана та бүхэн энэ өдрийн минь төргий. Энэ компани тухай та бүхэн урднаас сонсож ирсэн байх. Энэ компани нөгөө дуршилтын чар нонтог олдворлсон. За үгүй дуршилт нөгөө засвар гэдэгт бодсон хоо тэнд хэрэгэлдэг одоо хөхрийн хүчил гэдэг хийж байгаа гэдэг энэ ямар ч хордохгүй гэсэн тийм юм байна. Тэгээ энэ өнгөрсөн одоо энэ Кожиговд очиж байсан. Гэхдээ хэлгүүтэй нэг уулзаад тэр нөгөө за та ТV харж ирсэн байх нөгөө ус нэг шар нутаг одоо угаас ус ч юм уу гэлгэр цаас дэвсэн ингээд задраачсан гэх мэт ийм зөрчлөө. Тэгээд мөн яасан гэхээр энд нутгийн залуучуудыг бол яаж тийм стандарт зааварчлахгүй мөн ажлын говьдсан маск өгж байгаагүй. Тэгээд тэнцэнээс ажилчид бол бид нар л одоо ер нь энэ уран гэдэг аюултай хэсэг бид нар одоо зүгээр энгүүний хүмүүсийг ажил дээр гэртээ байна. Ингэхэн стандарт байдаг вэ гэд ингэж ийсэн юм аа. Тэгээд гэдэг охин компани Монголд 27 лиценз эзэмшдэг. Энэний 7 нь бол одоо энэ хордлого илрээд байгаа Улаанбаатархад тэгээд энд Улаанбаатар сумын дулаан уул гэдэг энэ дулаан төсөл гэдэг бол одоо нөөцсөн одоо хэл мэдээ тэр том энэ дулаан та үргэлжлээд сүхбаатарт байгаа энэ бол маш их уран том орд илрүүлсэн. Тэгээд тэдний засгийн үндслээ бол гаргачаад байгаа. Одоо нэг олдворлох тийм засгийн хамтарчийнэ гэд тэр хөдөлгөөд бол одоо ингэж хэлээ. Нөгөө чар монтга хөшөлтөд олдворлож одоо 19-аар эхлээгүй байхад одоо мал өдий төдийгөр өчөө гэдэг чи одоо дэлдэж ийн гэсэн үг. За тэгээд цуг ууж байгаа хордох байна. За дүү шинжилгээ гарч байна. Гэхдээ дүү шинжилгээ биш тэнд одоо болоо за энэ маш одоо энэний зүгээс л одоо анхааралтай ажиглах хэрэгтэй. Энэ компани бол энэ одоо буураа тухайд юм бол 40 жил ашиглаад нэг одоо хорцсон засвар гэдэгт аваатай. Тэгээд 153 сая хүн нь ядуу хэвээрээ тэгээд ариун том эмнэлэг байж байгаа тэнд нь өдий төдий хүн хавдраад нас орж яхад дохоо сурсаа тэгээд одоо усгүй ургамалгүй иймэрхүү байдалтай болцсон байгаамаа. Тэгэхээр биднэрт одоо өдий ашигт малтал гэтэл өнөөдөр заав одоо энэ ийм аюултай эрсдэлтэй одоо асуудал шийдэгдэх
ийм одоо зөвшөөрөл өгөх засгийн газар зөв үгүй юу? Тэгээд одоо ямар ч хоргүй онтог ашиглана гэж засгийн газрын тэргүү маань одоо засгийн төмийн энергийн газрынхан ч гэсэн ингэж байгаа. Энэ бол одоо маш нухацтайгаар засгийн газар ер нь иргэдтэйгээ хамтарч энэ асуудыг шийдэх хэрэгтэй байна. За ураны энэ лиценз авсан компаниуд бол юу ашиг нөгөө юу төмийн хууль гараагүй байхад мөн ашигт малтмын анхны хууль гарсан 97 оноос эхлээд машин олонх лицензийг бөөндөж авсан байгаа. Тэгээд жилдээ саяхан та бүхэн мэдж байгаа их хурд дээр одоо 125-аас 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэсэн энэ хөрөнгийг юу харцуулсан юм бэ? Одоо тэр орон нутагт нь болохоор мэдэх юм байхгүй байдаг. Гэтэл энэ ураны лицензүүд авсан компаниуд олон улсын хөрөнгийн бирждээ тогтоосон орд гээд одоо энэ хувьцаа газараа тэрбумын доор орж идэг. Тэгээд асуудлуудыг бол одоо шийдэх хэрэгтэй маш ноцтой асуудал байна. Ер нь уран нь бол одоо иргэний нийгмийн бидний зарим хүмүүс иргэд үзэхтэй юу гэж байгаа энэ улс их орныг хөгжүүлэх мөхөл түргэнэ. Хэрвээ Монгол улс уран ашиглах юм бол өөрийнхөө ард түмний эсрэг хийж байгаа том гэмт хэрэг гэж хэлэх байна да. За баярлалаа. Байна. Энэ дээр нэг албан ёсоор нэг юм хэлчихэд цөмийн энергийн газар төр засгийн байгууллагууд Кожи говийн уурхайтай яаж хэрцдэг нь тодорхой биш байгаа шүү. Ямар ч байсан газар дээр нь уурхайг нь тойрол яваад байсан. Түүнээс биш уурхайн захиргаатаа уулзсан хинч байхгүй, уурхайгаас энэ тухай арга хэмжээ авсан хинч байхгүй, өнөөдөр хүртэл хинч энэ тухай ярихгүй байгаа. Энэ бол маш ноцтой асуудал шүү. За вэ одоо нас нэмэлт мэдээлэл өгье. Одоо Монголын үзэгчтэй олон сэтгүүлчдэд энэ Улаанбаатарын асуудал гэдэг бол одоо өнөөдөр нэг ийм мал өгсөн баримт гараад юм байгаа биш үү дээ. Энд бол одоо ерөөсө маш их одоо тэнд Areva Kojagobi гэдэг энэ компани үйл ажиллагаа явуулснаас хойш ерөөсөө ийм хил амд одоо таталдаг янз бүрийн зөрчил гардаг юм базар л да. Тэгээ энд бол одоо ер нь урд нь бас одоо төрийн хэд хэдэн байгууллагууд хамтран шалгалт хийжсэн. Тэгээ хамтран шалгалт хийгээд маш одоо олон төрлийн одоо зөрчил илрүүлсэн. Тэнд одоо ямар зөрчил байна гэхээр одоо 11 оны 5 дугаар сард хяналт хийсэн байгаа. Төлөлгөө гаргахгүйгээр одоо өрнөдлөг хийдэг. Зөвшөөрлгүйгээр одоо усмал зам тавьдаг. За зөвшөөрлгүйгээр одоо хаягдал шавар асгах цэг нээдэг. Зөвшөөрлгүйгээр худаг гаргадаг. Зөвшөөрлгүйгээр одоо шавар зурах нүх ухдаг. За мөн одоо өөрийн дураар одоо олон салаа зам гаргадаг. Загийн ойг одоо дураараа сүйтгэдэг. За одоо энэ янз бүрийн зөвшөөрлгүй үйл ажиллагаанаас нь болоод ургамал огт ургадгүй юм халцгай газрууд одоо их хэмжээгээр үүсдэг. За тэгээд одоо ногоон байгууламжийг одоо байгуулна гэсэн хэрнээ байгуулдаг. За энэ Монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ хийдэг байгаа. Дээрээс нь хөдөлмөр хамгааллын одоо хувцас цасрах хэмжигчийг бол өгдөг. Одоо сая одоо борогч ярьсан. За ингээд энэ ойр орчимд байгаа айлууд бол одоо ийм янз бүрийн хүндрэл гардаг учраас дайжиж бол нүүдэг. Одоо ийм эзгүй одоо амьдралгүй ус өсөж штэ тэнд чинь. Тэгээ энэ Kojagobi гэдэг энэ компани ойр орчимд нь бол өвлж хавардсан одоо малчтын дунд одоо нүдэн сохор одоо татанг хөлтөө ийм мал төрдөг одоо шинэ дорж дэрм гэдэг айл төрсэн байгаа. Мөнх суур гэдэг одоо малчнууд бол өсгөө улаан одоо ийм шалдан хураг төрсэн. Оргодл гэдэг айлынд бол одоо хөл нь одоо татан ийм босдгоо хураг төрсэн, ишиг төрсэн. Аргалан тоогийн малчин Баасан бат гэдэг айлд бол одоо 10 ишиг ихээсээ гарсан даруйдаа одоо цусаар одоо суулгасаар аваад өгсөн. За мөн багийн малчин мөнх хоёрынд одоо дутуу ирүүтэй согогтой одоо унаг гарсан. Энэ мэтлээ одоо урд өмнө тэнд ерөөсөө тийм байгаагүй. Байгалийн эрүүл орчин нөхцөлтэй ийм газар байсан атал энэ Areva Kojagobi гэдэг энэ компани үйл ажиллагаа явуулснаас хойш байгалийн тэнцэл алдагдсан. Одоо энэ орчин нь одоо янз бүрийн химийн бодисын болон одоо засаргийн тоосчлолттой тоос за янз бүрийн одоо энэ химийн бодис төгсөн зэргээс болж энэ байгалийн өөрчлөлтүүд энэ мал аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй, хүн амьдрахад хүндрэлтэй юм хортой ус болж байгаа. Тэгээ энэ одоо тэр Улаанбаатарх сумыг одоо бид бүхэн бол 2 дахь хонгор гэж нэрлэмээр байна. Одоо энэ сая энэ он солигдохын өмнө одоо нэг ийм зөрчил гарцсан юм биш шүү дээ. Тэгээд тэр одоо энэ шалгалтын дараа бол одоо Улаанбаатарх сумын одоо ард иргэд хуралдаад иргэдийн одоо төлөөлөгчдийн хурлаараа энэ Kojagobi гэдэг компани энэ буруутай үйл ажиллагаа ингэж тогтоогдож байгаа юм чинь ер нь үйл ажиллагааг нь зогсооё гэсэн юм шийдвэр гаргасан байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр бол энэ уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд юуны өмнө орон нутгийн ард иргэдийн саналыг харгалзнаа гэсэн ийм зарчим их ярьж байгаа төрийн зүгээс үүнийг бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол одоо олон улсын түвшинд ч гэсэн тэрийг бол одоо ярьж байгаа.
уул уурхай ийм аюултай үйл ажиллагаа, экологид аюултай үйл ажиллагаа явуулах юм бол орон нутгийн иргэдийн саналыг бол одоо авъя гэж. Мөн одоо шууд ардчилгад одоо өнөөдөр их ярьж байна. Одоо ерөөсө шууд ардчлалын одоо ард иргэд нь өөрийн бодол санаа эрх ашгаа бол төрдөө одоо хилээд хэрэгжүүлдэг бодлогод нь тусгадаг ийм шууд ардчлалын зарчмыг хэрэгжүүлье гэж. Тэгэхээр энэ Улаанбаатарын одоо ард иргэдийн шийдвэрийг яагаад одоо хүндэтгэж хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Тэнд байгаа Кожикоби компани үйл ажиллагааг яагаад зогсоохгүй байгаа юм бэ гэж одоо бид нар өөрөө ихгүй одоо гайхаж байна. Үүнийг бол одоо хэрэгжүүлэхийн төлөө бид нар тэмцэх болно. Одоо Улаанбаатарын одоо ард иргэдтэй хамтраад, байгаль орчны төлөө тэмцэгчтэйгээ хамтраад, цөмийн одоо эсрэг идэвхтнүүдтэйгээ хамтраад, мөн одоо энэ асуудлыг зөвөр ойлгож байгаа төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтраад бол энэ буруу үйл ажиллагааг одоо зогсоохын төлөө тэмцэнэ. Тэгээд энэ Улаанбаатар сумын тэр Кожикоби гэдэг компани бол одоо үйл ажиллагаагаа зогсоох болцлоо хангацчихсан шүү дээ. Тэгэхээр одоо энийг бол одоо хууль ёсоор үйл ажиллагааг нь зогсоогоод ерөөсөө тэр Улаанбаатар сумыг бол экологийн одоо жишг бүс, экологиудаа хамгаалж чаддаг ийм одоо жишг одоо сум, дээрээс нь одоо цөмийн хүнээлгөө жишг сум болгож одоо цаашдаа одоо энэ жишгээр одоо үйл ажиллагаа явуулах одоо бид нар бодол санаатай байгаа. Тэгээд энэ Улаанбаатар суманд бол одоо зөвхөн төрийн байгууллагууд бол үзлэг ийм шалгалт хэмжилт ажилт хийгээгүй. Одоо төрийн бус байгууллагууд бас одоо тэнд очиж хийдэг. Одоо антинуклеар гэдэг одоо цөмийн эсрэг тэмцдэг хөдөлгөөнийхэн бас телевизийнхэндээ очиж үзлэг хийхэд бол бүх асуудал нь батлагдсан шүү дээ. Одоо тэнд ерөөсөө ямар ч одоо хөдөлмөр хамгаалал юм байхгүй. Яг үүндээ тэнд энэ олборлож байгаа янз бүрийн хөдөлмөр хамгаалал стандарт технологи горим энтер нь одоо нинжа нарын олборлолоос нэг дээрдэд байх юм байхгүй. Тийм байгаа байхгүй юу? Тэр одоо хор хөнөөлөлтэй байх магадaltaй шавар мавраа асгсан юмных нь хашлах нь нураад унтсан, телефон ёроол нь бол урагдчихсан, хаашаа бол хаашаа нэвтэж болохоор ийм байгаа гэдгийг одоо сая борогч бол таниуллаа. Энэ Дорноговь аймагт бол одоо энэ 13 ураны лиценз олгогдсон байгаа. Дорноговь аймгийн одоо энэ Богд уул, Зөөвч, Дулаан уул, Өшинговь, Сухайн булаг, Олонд, Улаан цав, Зүүн баян, Хонгол цав, Тэмэт, Дулаан уул гэдэг ийм 13 газар. За тэгээд энэ Дорноговь аймагт одоо энэ ураны эсрэг одоо хийгдэж байгаа одоо тэр нэг хайгуулын гэж ярьж байгаа энэ үйл ажиллагаа нь ийм ноцтой байгаа юм чинь цаашаага одоо тэгээд олборлол нь явагдахаар юу болох вэ? Цаашаа тэгээд одоо шар нунтаг үйлдвэрлэхээр юу болох вэ? Үнэхээр экологийн томоохон хэмжээний гамшиг болно гэдэг нь ойлгомжтой байна. Тийм болохоор одоо энэ ард иргэд минь сонор сэрэмжтэй байх хэрэгтэй, төрийн бус байгууллагын хамтарч тэмцээ, төрийнхэн анхаарлаа хандуулаач. Үүнд сонор сэрэмжтэй байхгүй болохоор чинь тэр гадаадын компаниуд энд одоо ямар ч үйл ажиллагаа явуулж болох юм байна, ямар ч хяналт байдгүй юм байна, яаж ч болох юм байна гэж хандж байгаа. Тэгээд төрөөс бас одоо энэ шар нунтаг ураны үйл ажиллагаа аюулгүй юм шүү дээ гэж цогцлоод байхаар одоо ард иргэдийн сонор сэрэмж алдагдаж байна. Аюулгүй юм байна гэдээ одоо тэр гадаадынхны дураараад өргөх явдлыг бол одоо өөгшүүлэх одоо сонор сэрэмжгүй хандах юм байдал гараад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ сонор сэрэмжтэй байцгаая. Одоо энэ Улаанбаатар сум гэдэг маань хоёр дахь хонгор боллоо шүү. Ард нийт дээр тэмцэцгээе гэж төгшүүрийн харанг дэлдмээр байна. За. За энэтэй холбоотой ямар ч байсан зураг бичлэг ярилцлагууд бол байгаа. Энийг одоо тэгээд фэйсбүүкээс эхлээд дэлгэж тавина. Өнөөдрөөс эхлээд. За. Бид нар ер нь иргэний нийгмийнхэн Кожикобид шаардлага өгсөн шүү дээ. Бид нар бол одоо хоёр засгийн газар төрийн одоо их хурл засгийн газарт бол хоёр удаа шаардлага өгöd байгаа. Энэ асуудлаа шийдээч гэд бидэнд өнөөдөр хүртэл хариу өгөөгүй л байна. Тэгээ ер нь энэ цөмийн асуудал бол бид нар монголчууд бидний бүгдийнх нь хувь заяатай холбоотой. Ялангуяа одоо энэ дөрөвдөх засаглал гэдэг одоо хамгийн түрүүнд ард түмэнд үннийг хүргэж байдаг энэ хэвлэл мэдээллийнхэн бол чухал үүрэгтэй. Ингээ бид нар бас хэвлэл мэдээллийнхний дотоод зарим одоо сэтгүүлчдийг оролцуулаад заримыг ч оролцуулж чадаагүй бас семинар сургалт хийж байгаа. Та бүхэн бас дараа нэг хийх санаатай байна. Та бүхэн бас оролцоорой. Оролцсон сэтгүүлчид бол бас ураны хор хөнөөлийн талаар маш сайн бичсэн байгаа шүү. За баярлалаа. Тэг. За ингээд хэвлэлийн урлаа хаяа. Тэгээ бүгдээрээ хамтдаа Монгол орноо цөмийн хүнээлээс аврахын төлөө тэмцэцгээе гэж уриалж байна.